Нэгдүгürt Монголд одоо шинээр хууль тогтоомж боловсруулах, шинээр хуулийн өөрчлөлт хийсэн ч гэсэн үргэлж үндсэн хуулиа дагдаг. Үндсэн хуулиар ингэж заасан учраас олон улсын гэрээ конвенц юм учраас ингэж боддог. Тэгэхээр энэ үндсэн хууль буюу гол барьж байгаа хууль өөрөө хүртээмжтэй байж бусад хууль тогтоомжтой үлгэр дуурайл болно гэсэн нэгдүгээр үндэслэл. За хоёрт ер нь харааны бэрхшээлтэй хүмүүс Монголд 12 мянга гэсэн тоо байгаа. Энэ бол бидний хэрэгжилж байгаа хэмжүүрээр гаргасан тоо. Энэ тооноос 30% нь Брэйл унших боломжтой эсвэл бас хүүхдүүд байгаа тийм. Өнөөдөр харааны бэрхшээлтэй хүүхдүүд сургууль дээрээ энэ үндсэн хуулиа бусад хуулиудаа хэрэгтэй гэсэн чухал зүйлүүдээ уншиж мэддэг байх нь маш чухал байгаа. Тэгэхээр төр ядаж өөрийнхөө үйлчлэгнүүдэд хүртээмжтэй болохыг үлгэрлэн дуураилж байгаа ихний алхам байгаа. За 3 дугаарт нь ер нь одоо энэ үндсэн хуулийн чинь 18 эрхийн асуудал байгаа тийм. За дээрэс нь төр өөрөө ямар үүрэгтэй, иргэн ямар хариуцлага гэдгийг заасан нийгмийн гэрээний баримтчиг. Энийг иргэн бүр бас ойлгож унших хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ 3 чухал агуулгаараа бид нар энийг олон улсаас хийсэн байдаг байхгүй олон улсаас тийм. Тэгэхээр энэ 3 агуулгаар энэ одоо өнөөдрийн Брэйл одоо энэ Брэйлэр хэвлэж байгаа. За хаврын чуулганаар бид нар удахгүй саадгүй орчин хүртээмжтэй үйлчлэгийн тухай хууль өргөн барихаар ажиллаж байгаа. Энэ өөрөө юу хэлээд байгаа гэхээр төрийн бүх үйлчлэгийг хүртээмжтэй бөгөөд саадгүй орчинд хүрэх ёстой гэдэг агуулга байгаа. Тэгэхээр энэнийг бид нар хэрэгжүүлэхийн нэг алхам бол альва үйлчлэгээ мэдээлэл өөрөө одоо хүндээ хүрэх одоо бүх арга замыг эрэлхийлсэн байх ёстой буюу хэрэг харахгүй байгаа хүн байвал сонсож болно. Эсвэл тэмтрээд уншиж чаддаг бол уншиж болно гэдэг ийм үйлдэл гаргаж байгаа. Энэ нь бусад хуулиудаа бас жишг болох ёстой байхгүй. Тэгэхээр энэ агуулгаараа энэ бол маш чухал гэж би онцлмоор байна. Монгол улсын үндсэн хууль